аян жуулчлалын анх дугаар зөвлөгөө маань Улс аймагт энэ сайхан мөргөөнд эргэлтэд бэлэн болоод байна. Улс аймаг 2011 онд аян жуулчлалын хөтөлбөр гэж байгуулсан. За 16 онд энэ хөтөлбөрийг одоо аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртөө уялдуулан дахин шинжилэн баталсан. За аян жуулчлалын хөтөлбөрийг бид нэр яагаад улс аймаг аян жуулчлалаар хөгжих ёстой юм бэ гэвэл аян жуулчлал бол бидний хувьд бол эдийн засгийн 3 дахь гартан болгож хөгжүүлэхээр зорж байгаа. Яагаад гэвэл дэлхийд даяар аян жуулчлалын салбар бол бас нэгэн том орлогыг оруулж байна. Орлогыг оруулахдаа ард иргэдэд маань шууд ордог. Тийм учраас энэ эдийн засгийн энэ боломжийг бид нар бас улс аймагт хөгжүүлэхийг хамгийн гол зорилгоо барьсан. Манай аймагт юугаараа давуу юм гэхээр нэгдүгээрт одоо бурхнаас заяасан энэ сайхан байгалийн одоо бүс бүсдүүртэй энэ сайхан байгалийн хааж давтагдчихгүй ийм нөхцөл нь одоо бүрдсэн байдаг. Хоёр дахь асуудал бол манай ард түмний ахуй амьдрал, зан заншил, ёс уламжлал бол бас өвөрмөц одоо хаанаас ч одоо хинээс ч ядгарах тод томрон онцлогуудтай. За ард түмэн маань өөрсдөө бол маш сайхан ажилласан хөдөлмөрч. Ийм учраас бол аян жуулчлалын салбар бол улс аймагт бол хөгжих ёстой. Энэ бодлогын суурийг одоо та бид нар бүгдээрээ хамтарч тавих ёстой гэж одоо би үзэж байгаамаа. Улсын нэг давуу бодох ёстой зүйл бол олон улсын том зах зээл дээр ганцаараа биш туваатай хамтарч гарах асуудал байна. Энэ дээр яаж хамтдаа хожих вэ? Туваатай яг юугаар хамтрах вэ? Бид нар дундын бүтээгдэхүүн үн цэнэтэй бүтээгдэхүүнүүдийг юугаар гаргаж зарлах ёстой вэ? Ямар имижийг дэлхийд өршөлдөх Швейцартай, Гямлатай, Энэтхэгтэй, Бутантай түрүү бацаахан дарга ярьсан би энд маш их баяртай олон улсын бомб болгоно гэж олон улсын онгоцны буудал болгоно гэж ингээд хамтын хөрөнгө оруулалт фандрайзинг хийх зүйлүүдийг энэ дэр хийх бүрэн боломжтой. Ингийн бол энэ шал өөр болно. За гадаадын өрөнд бол ерөнхийдөө аян жуулчлалыг ямар байдлаар хөгжүүлдэг вэ гэхээр зарим хятад, Орос, Солонгос орнуудаар ингээд яваад үзэхэд Türk соёлын хөл хөлөх дурсгал, соёлын бие болон бие төсөв, за байгалийн үзэсгэлэнт газар, за мөн бэлэг дурсгал гэсэн энэ дөрвөн багц сэдвийг төр одоо хувийн хөвшил иргэд бүрийн одоо харилцан уялдаатай менежментийг хэрэгжүүлж чадсанараа одоо аян жуулчлалыг бол амжилттай хөгжүүлж чадж байна. Бацаахан дарга бол одоо Улаангом релиз цагааны одоо нисэх бодлыг олон улсын чанартай онгоцны буудал болгох тийм мөн одоо Боршогийн хилийг ус яг тийм байдлаар энэний судалгаа янз бүрийн асуудлыг хийхэд манай төсөв бэлтгэдэг үзэж хамтарч ажиллая. Бас 4 доктор ирж байгаа. Экобиз газар бол маш чухал. Яагаад гэвэл энэ зөвхөн туршилтын журмаар яг гандгүр захирлын хэлбэр аймаг орон нутаг бүр өөр өөрийн онцлогтой бизнес газар хэрэгтэй. Энэ 60 градус хүрдэг улс аймагт бол өөрийн гэсэн онцлогтой экобиз газар хэрэгтэй. Энэний судалгаа хийгээд энэ сайхан үйл ажиллагаа хийгээд явж байгаа доктор профессор зөвлөхүүдтэйгээ хамтарч ажиллахад бэлэн байна шүү.
Энэ нөхөн журдынгийн асуудал уу аливаа гэр баазаар очихдоо тэнд нөхөн журданд байж байгаа. Энийг яаж байгальд ээлтэй болохгүй. Энэ журдынгийн асуудлаар нөхөн журдыг яаж болох вэ гэдэг асуудлаар ярих. Тэгэхээр өтгөн шигнийг бол бид нар нэгтгэж боловч болж байна. А биднээс хоёр тастаа гарч байгаа учраас тус нь болов арга байна. Зөвхөн одоо ганц агарын тээврээр ороод ав тээврээр явдаг энэ аяллаа төрх хэлбэрүүдийг бид нар цаашдаа нэмэгдүүлэхийн тулд энэ сонгосон одоо аймгийн орон нутгийн нислэгүүд болон ерөнхий нислэгийн аэродромуудыг ашиглах энэ боломжийг бүрдүүлэхээр тусгасан байна. Тэгэхээр нийт 12 ширхэг орон нутгийн онгоцны буудал болоод 21 ширхэг аэродром, ерөнхий зорилтын нислэгийн аэродромыг бид нар хөгжүүлснээр аялал жуулчлалын шаардлагатай агарын тээврийн үйлчилгээг бүрэн одоо хангах боломжтой гэж үзэж байгаа. Одоо бол явуулах замын өргөдөл хийж байгаа сая Батөрөлд дурдлаа 500 сая төгрөг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар явуулах замын өргөдлийг хийж байна. Ингэснээр бид нар дунд аврын агарын хөлийг хүлээж авах боломжтой болох юм. А цаашлаад том аврын агарын хөлийг 4-ийн хяналтын код бүхэн агарын хөлийг хүлээж авах гэдэг нь одоо Боинг энтрийн тухай ярьж штэ. Энийг хүлээж авах тулд бид нар үнсэн хөөрч бүх зургийн өргөдлийг ярих юм. Энэ болохоор бас нэлээд том хөрөнгө оруулалт. Энэ байгаль соёлын нөөцөөр тулгуурлаад дээд зэрэглэлийн үйлчлэгээ хийдэг энэ бүс газраа өөрийн уул зэрэглэлийн бүс болгож авч тэнд тусдаа бодлого явуулсаа гэж үздэг. Нэгдүгээр аялал жуулчлалыгаа дотоодынхоо бодлого амралт рекреац улсчуудын чөлөөт цагийн үйлчлэг гэдэгтэй холбосон нэг зүйл байна шүү дээ. Хоёрдугаар төвөөс буюу Улаанбаатарын хамааралтай дотоодын компаниудтай яаж ажиллах вэ гэдэг дээр нэг тусдаа бодлого чиглэл байна. Дараа нь гадаадын шууд илгээгч компаниудтай хотын биш Германы компани, Америкийн компанитай улс өөр яаж ажиллах вэ? Дараа нь хөрш орон буюу туваачуудад зориулсан. Хуваагийн өнөөдрийн худалдаа 8-аар ирэхлээр ирж байгаа хүмүүсүүдэд бид нар ямар үйл ажиллагаа хийх вэ? Өшөө ямар үйлчлэгүүдийг явуулж хаана юун дээр нь бизнесийг оруулж гаргаж ирэх үү гэдэг нэг зүйл. Мөн захин зах зээл дээр интернет зах зээл дээр гэсэн. Увс аймагт ирж байгаа гадаадын жуулчлалыг бас татан оролцуулах тоо маань бас бага байгаа. Цаашдаа бид бүхэн бас аялал жуулчлалын тур компаниуд болон дотоодын аялал жуулчлалын компаниудтай хамтран ажиллаж бас энэ соёлын өвийг бүртгэн баримжуулах түгээн дэлгэрүүлэх ажил бас татан оролцуулж хамтран ажиллана гэж бодож байна. Эндээ Увс аймаг аялал жуулчлалын анхныхаа форумыг яриад энэ форумынхаа одоо ярилцсан энэ формоос гарсан шийдвэрүүд энэ одоо эрдэмтэд энэ хүмүүсийнхаа хэлсэн болгоныг бид нас ажил хийж нэг нэгэндээ дуршлаг болгож ингэж явах ёстой. Хоёр дахь өнөөдрийн гол ачаал бүгд бол хоорондоо танилцж хамтын ажиллагаагаа хөгжүүлэх боломж бол маш сайн гарах ёстой гэж одоо бодож байна. Бүгдээрээ бүх оролцогч талууд бүх орнууд Герман, Тайланд, Орос, Монгол бүгд бүх сумын иргэд, нутгийн иргэд, малчид, хөдөлмөрчид бүгдээрээ хамтдаа зүтгэе. Улс аймгаа цэцэглэн хөгжүүлж аялал жуулчлалын диважин болгоцгоё. Баярлалаа. Яг улс аймгийг одоо дотоодч тэр гадаадч тэр яг яаж төсөөлөх вэ? Тэгэхээр мэдээж язцараа бид бүгдээрээ мэдж байгаа их олон зүйлүүд бий. Язцар би товчхон бичсэн. Язцараа одоо бид энд байрлаж байгаа энэ сайхан ус нуурын уснууд
бүх ойр түмний соёл бидний яг юу юм бэ? Эсвэл бүгдийг цомог юм уу? Гэдэг энэ асуулт. Энэ бол хариулт биш. Бид нэг гол юм олох хэрэгтэй байгаа. Энэ дээр бас дараагийн асуултууд ойролцоо авах учраас би тавчиж хэлье. 1 2 3 4 зүүн гар 7 8 5 6 7 8 Бид нар ердөөсөө тэмээ үзүүлэх аяллыг дээр нь загасчихдаг. Тэгэхээр зэрэг энэ ердөөсөө Улс аймгийн нэг өвлийн том аяллын брэнд болох байхгүй юу? Тэгээд энэ Оросууд өөрсдөө нөгөө тийм юм хийгээд өгмөр байна. Тэгэхээр одоо Завхан сумын засаг дарга Хүрэг онцыг суулж ийн манай тусгай хамгаалалттай газрын Хяргасын тусгай хамгаалалттай газар, Улс нуурын тусгай хамгаалалттай газрын бүх дарга нар байж байна. Ердөөсөө бид нар өвлийн нэг том брэнд аялал энэ Улс аймаг. Яг тэгвэл Завхан сум 10,000 тэмээтэй хажууд нь нөгөө загсан байж. Тэгэхээр зэрэг энүүнийг л хийгээд өгчвөл энэ хойдлын Сибирийн бүх Оросууд одоо бол эн чинь сая манай энэ ган төмөр та юу Улс аймгийн форум биш эн чинь одоо Красноярскаас хүрээд ирсэн компаниуд байж гин Хакасаас ирсэн компаниуд байж гин Сувагаас ирсэн байж гин тэгээд Монголоос Улс аймаг Баян хонгор Сэлэн гэхлээр олон улсын форум болчиход байгаа юм шүүгээ сууж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг хэдүүлээ яг энэ дээр бас ач холбогдол өгөөд яг энэ юмыг манай Батбаяр дарга Батөрөөл дарга эдгээр шууд цаг алдалгүй хийх ёстой. Загасч байгаа тэмээний баярыг баслуулсан эвэнтийг бид нар бол хийхийг бол албан ёсоор шийдэж байгаа. Энийг бол зохион байгуулна. Тэрвээ яг эвэнт маань ийм хугацаанд болно, цаг дуурайн гараад ийм хугацаанд болно. Тэр үед нь бид нар та бүхэнд хэдэн жуулчин ямар хугацаасаа яаж ирэхээс хамаарат бэрэндэн тохируулаад яг гэр жуулчны баазуудаа гэрээ бий болоо орчноо бүрдүүлчихээ та бүхэнд энэ хашаа хийдэ харьцан тохиолдол явуулж болно. Тэр бол нээлттэй гэж бодож байна. Монгол өв уламжилтаараа тулгуурласан яг тэр эко аялал жуулчлалыг л бий болгоё гэж ингэж бодож байгаа. За тэн дээр нь ялангуяа одоо тэр совлол мөвлөл янз бүрийн нэмжих юм бол одоо аялал жуулчлал өгөх боломжтой гэсэн ийм бодолтой байгаа. За энэ бодлогыг би яагаад хэлж байгаа гэхээр сая энэ хүн хариулахад одоо бид бол бий болгоно тэрнийхээ хоёраар болоод иргэдийнхээ оролцоог төшөглөөд ч юм уу түрээсээс байна уу аялал жуулчлалынхаа ч юм уу ямар нэгэн байдлаар ирсэн зочдыг бол гэртээ байлгаж чадна. Гэрээнд дулаа нөхцөлтөө экономиктой ихний ээлжинд бол энэ жилдээ бол тиймийг бол байлгаж чадна гэж ингэж бодож байгаа. Хаана тэр нөөц нь байгаад байгаа, хаашаагаа яваад байгаа. Тэгвэл цаашдаа энэ ус бол хайж байгаа гэдгийг голон боловсруулж гарч ирсэн байгаа. Тэгэхээр энэ дагуу бид нар энэ жуулчид яваад байгаа усгал дагуу бид нар дэд бүтцээ өгжүүлээ. Хөрөнгө оруулаад тий дээрээс нь жуулчдын аюулгүй байдлыг хангах үйлчлэгийг нь бий болгоё. Тэгэхээр энэ бол аялал жуулчлалын одоо тэр гол чиглэлээр гаргасан зураглалыг та бүхэн харж байна. Өөрийнхөө бит бус үеийг бид нэр хэрхэн одоо аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох юм бэ? Хэрхэн одоо зүгээр би өнөөдөр биелгээ хийдэг, удам дамжсан биелгээ хийдэг хүн бол аялал жуулчлалаас яаж бид нэр эдийн засгийн үр ашиг хүртэх юм бэ? Энд дээр бид нар цаашдаа бас хамтраад те менежмент боловсруулаад төлөвлөгөөтэй ажиллах шаардлага байгаа гэсэн ийм саналтай байна. Бидээ модератор нэрээр мөрсөн шүү.
За тэгээд одоо бидний эсрэг Sağ olun, sağ olun.